За сайн уу, намайг Жорж гэдэг. Хэрвээ та хэр амир вэ цувралын бичлэгийг анх удаага үзэж байгаа бол энэхүү цуврал дээр би аимшиг кинонуудыг аимшигын бусаар танилцуулж, улмаар бичлэгийн төгсгөлд тэрхүү аимшиг кинон дээр нийтдээ яг хэдэн зочиод хэсэг гардаг вэ гэдгийг тоолдог байгаа. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар 2003 онд нээлттэй ээж байсан найруулагч Джеймс Mangold-ийн Identity хэмээх триллер, мистери, хоррор төрлийн киног сонгоод авцсан байна. Мэдээж Джеймс Mangold бол бидний маш сайн мэдих гайхамшигт 17 оны логныг маань найруулснаас гадна за мэдээж 13 оны The Wolverine за бас Оскарын 4 төрөлд нэр дэвшижсэн Ford vs Ferrari гэх мэтчлэн маш олон гайхалтай кинонуудыг найруулж байсан уран бүтээлч. Тэгээ миний өнөөдрийн танилцуулах байгаа Identity кино нь болохоор ер нь л за нэх томорж амжаагүй шинэхэн найруулагч байхдаа хийсэн кино гэх юм уу да. Ер нь бол маш сонирхолтой зохиолтой, таамаглахад хэцүү триллер төрлийн кино болохоор нэх олон юм ярьж expectation үүсгэлгүйгээр шууд киноныхоо үйл явдал руугаа орцгоё. Тэгээ мэдээж өнөөдрийн мань дугаартай Mountain Dew-ндаа сайхан хамтран ажиллаж байгаа. За одоо ч жинхэнэ микрофон дээр чи ASMR хийх юм байна те. Зүгээр байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дурбуулам төрх харцан чин мас орн галзуургаад ганц гурван номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань Malcolm Rivers хэмээх маш хүнд зэрэглэлийн сэтгцийн асуудалтай цуврал алуурчин дээр ажиллаж байгаа доктор Malik хэмээх сэтгэл зүйчийн зураглаар эхэлж байгаа. Угаасаа бүр тэр авид нь өмнө нь байгаагүй хэмжээний амар олон хүн алдсан амар ноцтой алуурчин байсан болохоор шүүхийн шийдвэр өнтрийн дэнслэгдэх гээд бөөнлийн болж байгаа юм байлээ л дээ. Яг энэ үеэр нь Жорж болон Алис хэмээх хосууд хүү Тимотегийнхоо хамтаар борон дундуур жолоо барьж явж хагаад гэнэтэл дугуй нагараад машиныг зогсоодохдаг. Тэгээ яг яаж агаад дугуй нагарчваа гэсэн чинь бараг л 30 минутын өмнө Парис гээд нэг бие үнэлэгч охин үйлчлүүлэгчээсээ хулгайсан задгай давиртай машинтайгаа явж хагаад салхинд хувцснуудаа хийсгээд тэгээ чаваас хийсээ зам дээр унсан байсан өндөр өсгийт нь тэдний машины дугуйн доогоор орж явж таарад тэгээд хагалцсан болж тарж байгаа. Улмаар Жоржийг дугуйгаа засчих гээд ноцолж явах үеэр нь Каролайн хэмээх жүжигчин эмэгтэйгийн машиныг нь Эд гэж дуудлагын жолооч барьж явж хагаад харанхуу за бас нэлээд ширүүн бороотой байсан болохоор Жоржийг дугуй засахгүйгээр нь машиныхаа хажуу зогсож байсан Алисыг харалгүй мөргөөдөгдөг. Тэгээ Каролайн бол шууд зүхтаач ил да мухтаач ил да гэжсэн ч Эд бол сайн залуу. Тэгээд тийм болохоор шууд бууж очиод түргэн тусламж дуудах гэсэн ч угаасаа сүлжээ бол бүр ганц зураас ч байхгүй байх нь ойлгомжтой. Каролайны машинаар ойрхон харагдсан дэм буудлын руу очиод эмч дуудуулах гэж үзсэн ч дэм буудлын удсан ч гэсэн ажиллахгүй бол байгаа юм л да. Буудлын эзнэр нь хамгийн ойрхон байрлах эмнэлгийн аягийг заалгаж аваад Эд ганцаараа жолоо мушгсан ч ойр хавин тэр чигтээ үерлээд машинтайгаа хаашаагааж явж болохооргүй болсон байхаас гадна явах замдаа машин нь унтраад хөдлөх боломжгүй болсон хэрэгээ эзэн хэнгэргийн дохиур Паристай таардаг. Би дагдаа явчих болох уу гэж Парис Эди машинд сууж явж хагаад угаасаа л үерлээд замнууд нь хаагдцсан гэд хэлсэн штэ те. Дахиж тэр машинаа гацаахта чиний болон Луи гэд дахиад нэг ихнэр нөхөр хоёртой таарад танилцж байгаа. Тэгээ угаасаа л өөр хаашаач явах боломж байхгүйсэн болохоор өнөөх дэм буудлын руугаа л буцаж очиод манайд тусдаа өрөө захиалахаар болдог. Өрөөнд рүүгээ орсноос нь тунгуудалгүй Rhodes гэж нэг цагдаа ирдгийн. Данч Rhodes-ийн машин доторх радио холболт нь ажиллахгүй байхаас гадна Rhodes зүгээр ч нэг ганцаархнаа явж байгаа цагдаа биш нэлээд ноцтой хүн амны эргээр шоронд орсон Роберт гэд хоригдлыг өөр шорон руу зөөгөөд явж байсан цагдаа юм билээ. Rhodes тэгээ уг нь бол цагдаач гэсэн шарах оёх моёх талаар бүр юу ч мэдэхгүй за. Дэшгүй манай Эд маань өмнө нь цагдаа байж байгаа зодог тайлцсан ч гэх юм уу доод ажилласаа гарцсан те. Тэгээ угаасаа цагдаа байсан болохоор Алисын шарахыг дорхноо л оёод хэрэг гэмтэл авсан байна гэдгийг тодорхойлоодохтгийн удалгүй Rhodes ч өнөөх Роберт гэж хоригдлоо дагуулад 10 тоотын өрөөрөө оронгуудаа 0-д нь сайхан гавлаа тавьчихдаг. Тэгснээ гарч явж байхдаа Паристай таарангуудаа сэтгэнж мэдгэнэд мэдгүй бас нэг тийм сайн цагдаа гэд хэлчихэж болохооргүй жоохон эвгүүл нөхөр байгаа дээ энэ Rhodes. Тэгээд бас нэг сони юм байдаг нь өмсцэн байсан подвалк нь ардаа ингээд цоороод цусанд хутгалтцсан байдаг. Тэ сэвтэ. Ямар ч л байсан манайд яг энэ маягаараа өрөөндөө онцгойход Каролайны утсанд хальт нэг ганц зураас сүлж
орж ирсэн юм шиг байлээ. Тэрийг 2-3 зураас болгож нэмэх гээд явж байхдаа царай нүл харагдах нэг хүнд алуулаад за тэгээд нэг л юм биш байгааг анзаарангуудаа өрөөнөөсөө гараад явж байсан Эд маань угаалгын машинуудынх нь нэгнээс Каролайны тасарсан толгойг олж байгаа. Бодлого буудлын эзэн Роуз 2 араас нь орж ирэхдээ Каролайны толгойн хажуунаас 10 тоотын түлхүүрийг олдог. Каролайн угаасаа 10 тоотод байгаагүй штэ тий. Роуз өнөөх хоригдолтойгоо 10 тоотод байсан. Хамгал хурдаараа 10 тоот руугаа буцаад очиход тэр хоригдол нь айл хизээний гаваа тайлаад 0-ёхоо цонхоор зүхтаацсан байлгүй яах вэ? Эдров 2 бусдыгаа бүгдийг нь нэг өрөөнд цуглуулад Каролайны цогцсыг олсон тухайга Каролайны толгойг олсон тухайга тэгэнгүүтээ бас зөөж явж исэн хоригдол нь оргоотгсон тухай хэлээд хинч энэ өрөөнөөс гаралгүй байж байгаарэ хэмээн хоригдлыг хайх гээд гардаг. Тэгсэн чинь гарсныхан дараах нь нөгөө нэг Жини болон Луи гээд хоёр хос хоорондоо хэрэлдээд би энд ингэж байж чадахгүй өрөөндөө орлоо гэж Жини солиороод өрөө рүүгээ гараа явчтیں۔ Луи чааваас араас нь дагаал гарч байгаа штэ. Өрөөндөө орсныхоо дараа хүртэл бөөн хэрүүл хийж нэгэн рүүгээ хашгичж иржсэн аа. Жини 0 доо өөрийгөө түгжээд тэгдэг. Яг энэ үеэр өнөөх хоригдол чинь чааваас зүхтааж гүүж байгаад уг нь бол нэг гэрэлтэй газар олж гарангуудаа яваад очдгийн даанч борон дунд зүг чигийн баримжаагаа алдсан юм уу яасан. Буцаад нөгөө нэг дэм буудлын руугаа л хүрээд ирсэн байгаа юм л та. Улмаар Эд Роуз 2-т янзын сайхан баригдаад хүлээд суулгацсан байхад нь манаж үлдэх ажил дээр буудлын эзэн томилогддог. Эд буцаж очиж Луигийн цогцсыг шалгахдаа яг Каролайны цогцсны хажуунаас олдсон шиг 9 тоотын өрөөний түлхүүрийг олж байгаа. Тэгээ нийтдээ Роуз, Эд, Каролайн, Жорж, Алис хоёрын хүүхэд буюу Тимоти, Парис, буудлын захирал, Луи, Жини гээд алуурчнаас гадна яг 10 хүн байгаа штэ тий. Тэгээд алуурч нь бараг 10-аас доошогоо тоолоод нэг нэгээр нь одоо кодлож алаад байгаа гэж ойлгох юм уу та. Олсон 9 тоотын түлхүүрээр Роуз таруулах гэ гарсан чинь уг нь бол алуурчнаас нүдээ салгахгүй байх үүрэгтэй буудлын эзэн маань ягаад ч юм тэр өрөөнөөсөө гарцсан өөрийнхөө өрөө рүү орчоод гараад явж идэг. Тэгээ чи юу хийж байгаа юм бэ? Яагаад гараад ирсэн юм бэ гэд алуурчин руу яваад утсан чинь аманд нь бүр бүхэл бүтэн бейсболын цохиур чихээд алдсан байвал яах вэ? Тэгээ хамгийн сонин нь дахиад тэр хоригдлын цогцсны хажууд 8 тоод өрөөний түлхүүр байж идэг. Тэгээд буудлын эзэн бол би алаагүй гэд гүрийгээ л эдгийн яг яах гэж гарсан юм бэ чи гэд өрөөнөөс авсан юм нэгэд үдсэн чинь Каролайны төрөвч гараад ирдэг байхгүй юм. Тэгээ өөрийнх нь хэлж байгаагаар бол үгснийх нь дараа л төрөвчийн хулгайлсан юм байлээ л дээ. Тэгснээ дахиад нэг сэвтэй юм нь болохоро яг тэдний байсан хэсгийнх нь хөрөгчин дотроос хөлдөөцсөн хүний цогт сунаад ирдэг. За тэгээ буудлын эзнийг бол барьж аваад хүлчиж байгаа. Гэтэл буудлын эзэн жоохон буруу гарын нөхөрч гэсэн алуурчин бол биш л байгаад байгаа юм л та. Вегаст покердож хамаг мөнгө алдчаад юучгүй гэрлүүгөө буцаж байхдаа энэ буудлыг олж ирээд тэгсэн чинь чааваас тэр хөрөгчөнд нь байсан цогц буюу буудлын жинхэнэ эзэн нь зүрхэн зогсоод ч юм уу үхсэн ширээн дээрээ хэвдэж исэн юм бэлээ. Тэгэхээр манай хүн цогцсыг хөрөгчөнд аваач хийнгүүтээ оронд нь буудлын эзэн болоод жүжиглээл нилээд хонцсон болж таарч байгаа. Тэгээ бас боломжоо ашиглаад зарим үйлчлүүлэгчдийнхээ төрөв хүчинтрийг хусчаал те. Гэтэл бас угаасаа итгэхэд жоохон хэцүү шттэ. Ядчил ганц алуурчин байх магадлал өндөртэй байсан нөгөө хоригдол нь үхээд хинэн ч алуурчин байх магадлалтай болчоод үнэхээр л яахаа мэдэхгүй сууж ахт нь эдэд мөргүүлээд ухаангүй өвтжсэн Алис амьсгаа ураасан байхаас гадна орных нь хажууд 6 тоотын түлхүүр байж идэг. Тэгээ хамгийн
хамгийн сүүлд хоригдлын цогцсны хажууд 8 тоодын түлхүүр байсан ирнэ. Яагаад гинэд 6 болоод 7-г алгасчваа гэсэн чинь машинд мөргүүлээд өгцөн Жоржийн цогцсны халаасанд нь 7 тоодын түлхүүр байж байлгүй яах вэ? Галзуу. Тэгэхээр угаасаа түрүүнээс хойш хүлээстэй сууж исэн буудлын эзэн алуурчин биш гэсэн үг шүү дээ, тий. Тэрнээс гадна Эд үнэхээр л Парис, Жени, Тимоти гурвыг алуурчин биш гэж итгэсэн болохоор бушуухан шиг л машин унаад эндээс хаашаа чамаагүй зух таа гэд явуулсан чинь яг Жени, Тимоти хоёрыг суусны дараа тэр машиныг дэлбрээд тэгснэ хамгийн сонин нь уг нь бол дэлбэрсэн ч гэсэн цогц могц нь үлдмээр штэ тий. Байхгүй заяа. Бүр зүгээр л орс сурггүй замхраад алга болцсон байдیں۔ За бас дахиад бүр сони юм гэвэл машинд мөргүүлсэн Жоржийн цогцос, цохиур зоолгуулсан хоригдлын цогцос, худгалуулж өгсөн Лүвигийн цогц, Каролайны толгой, шархаад ийлэхгүй нас барсан Алис гэх мэт бүхий л цогцснууд нь байсан газараа байхгүй яг л Жени, Тимоти хоёр шиг орс сурггүй агаарт замхраад алга болцсон байдаг. Тэгснэ дахиад бүр амар сони юм гэвэл өөрөө түрээслэхдээ өгцгөөсөн бичиг баримтнуудаа гаргаад бүгдийг нь шүүгээд үзсэн чинь тэнд байсан 11 хүн 11 үлээ яг нэг өдөр төрсөн буюу яг 5 сарын 10-нд төрцгөөсөн хүмүүс байж тааруул яах вэ? Тэр тухайн Эд мэдэж авчаад үнэхээр юу гэж таамаглал гаргахаа мэдэхгүй бүр гүлээцэн зогсож исэн чинь гинэт л толгойн дотор нь нэг өөр хүний хоолой сонсогдоод зүүднээс сэрж байгаа юм шиг сэрээдгсэн чинь яг өнөөх киноны эхэнд гарсан доктор Малик гэд сэтгэл зүйч заавас бөөн шүүхийн шийдвэр гаргах гэж байгаа хуулийн хүмүүсээр хүрээлүүлсэн ширээний хойно манай хүн ганцаараа сууж идэг. Тэгснэ доктор Малик чи энэ хүнийг таньж гин үү гэд нэг зураг харуулхад угаасаа танихгүй хүн байсан болохоор үгүй гэд хариулсан чинь энэ хүн бол 4 жилийн өмнө 6 үнийг аимшигтайгаар хөнөөгөөд цагдаа нарт баригдсан Малколм Риверс гэж алуурчин байгаа юм. Малколм бага наснда ямар нэгэн хүнд трама авснаасаа болоод олон талт сэтгцэн эмэгтэй болсон. Түүний дотор нийтдээ 11 өөр хүн, 11 өөр зан төрх, өөр амьдралтай тис ондоо хүмүүс оршдог. Эд чи бол Малколм Риверсийн тэр 11 зан төрхийн нэг нь гэд тайлбарлаж дуусахтай зэрэгцээд Эд өөрийгөө толинд харсан чинь угаасаа яг тэр зурган дээрх Малколм Риверс дүрээрээ л байж байгаа. Тэгээ за ер нь бол ингэсэн болж таарж байгаа байхгүй юу? Малколм Риверс цагдаа нарт баригдаад зүгээр л яг шууд цаазлуулах гэж байсан ч гэсэн Малколм дээр ажиллаж исэн энэ доктор Малик гэж сэтгэл судлаач Малколмыг зүгээр нэг эвэрүүл хүн биш юм байна. Олон талт сэтгцэн эмгэгтэй хүн юм байна гэдгийг нь олж тогтоосныхоо дараа угаасаа тэр дотор нь оршдог 11 хүний одоо үлдсэн 10 нь ямар ч гэмгүй энгийн хүмүүс харин яг нэг хүн нь л тэр одоо 6 үнийг алсан хэрцгий алуурчин байгаад байгаа гэж дүгнсэн юм байлээ. Тэгэнгүүтээ ямар нэгэн ховсын аргаар тэр 11 хүний нь одоо өөр хүмүүсийг нэг газар цуглуулж авчирж агаад нэг нэгээр нь алуулах замаар зан төрхүүдийг нь ч одоо хасаж цөөлөхөөс гадна хэн нь яг алуурчин юм бэ гэдгийг нь өөр нь олуулах гэдэл байсан юм байлээ. Тэр ерөөсөө эднэр тохиолдсон юм боддоор болсон биш. Ерөөсөө л Малколм Риверсийн толгоон дотор сэтгэл зүйд нь ховсын аргаар болсон зүйлс гэсэн үг шүү дээ. Эхэндээ тэгээ би Малколм биш ээ. Би өмнө нь цагдаа байсан төрийн өмнө андгаа өргөсөн хүн шүү дээ. Би амьдралынхаа бүхий л мөчүүдийг санаж энэ төр гэж үнэнтэй нүүр тулж чадахгүй байсан ч гэсэн доктор Маликийн тэр 11 хүн дундаасаа алуурчныг заавал олох хэрэгтэй гэдэг үгийг нь тэгээд буцаад өнөг ховсын ертөнц рүүгээ яваад очиж байгаа. Тэгээ яг энэ үеэр нь Парис Роудсийн машинаас нэг юм олоод харцдаг нь Роудс яг үнэндээ цагдаа биш. Эсэргээрээ тэр хамт явж исэн хоригдолтойгоо хамт одоо зөөж явсан цагдаагаа нуруу руу хутгалж алчаад дүрмд хувцсыг өөрийн имшгээр өмсөөд явж исэн хоригдол болж таардаг. Тэгэл нөгөө нэг нуруу цоороод цус болцсон цамас өмсчөөд яваад исэн байгаа байхгүй юу? Өөрийн алуурчин гэдгийг гадарлчлаа гэдгийг шууд л Роудс ойлгоод Парисыг алах гэж оролдох замдаа буудлын эзнийг буудаад за сүүлдээ бас л тэгээ бараг л Парисыг алах шахсан ч Эд угаасаа буцаад ирсэн байлгүй яах вэ?
Ашгүй ингэж алуурчнаач олж алж чадсанаас гадна 11 дотоод хүнийх нь 10 тэнд тэгж үхснээр Малкольмын биед одоо үнэхээр л цорын ганц хүн буюу Парис л ганцаараа үлдэж байгаа гэсэн үг. Тэгээд доктор Малик болохоор шүүхийн хүмүүст Малкольмын биеийн тэр аллахыг үйлдсэн ч одоо дотор нь байгаа оюун ухаан тэр аллахыг үйлдээгүй шүү дээ гэд цаазын ялнаас нь салгаад сэтгцэн имлэгт л аваачих гэд одоо үзээд зүтгээд байгаа юм байлээ. Шүүгийнхэнд энэ хэдий жоохон галзуу солиотой сонсогдчихсэн ч гэсэн яалтчгүй л доктор Малик маш судалгаа сайтайгаар энэ ховсын имчилгээгээ хийгээд тэгээд за бүр яг ингээд өөрсдийнх нь нүдэн дээр бүгдийг нь нотлоод харуулад одоо үзүүлсэн болохоор шүүхийн шийдвэрийг нь цаазын ялаасаа галзуугийн имлэг болгож өөрчилж чадчих. Улмаар Малкольмыг галзуугийн имлэг рүү зөөх үеэр биеийн доторх Парис нь яг л насаараа мөрөөдсөн шигэ аав ээжийнхээ лагерийн байшин дээр очиж амьдралаа шинээр эхлүүлэх гэж байсан ч за тэгээ кино маань энэ түрээд өндөрлж байгаа. Тэгээд энэхүү кино маань яг 1 цаг 26 минутын урттай кино байсан. Мэдээж одоо кредит хэсгүүгээрээ. Тэгээд миний тоосноор бол бүр яг 11 цочоод хэсэг буюу jump scare байлаа. Тэгэхээр хэрвээ та 2003 онд нээлттэй ижсэн энэ Identity гэж киног үзэх гэж байгаа бол дунджаар 781 минутанд нэг удаа цочих нэ. За тийм ээ, өнөөдөр минь бичлэгийн түрээд өндөрлж байна. Тэгээд микрофоноос солилцсон. Тэгээд энэ нөгөө микрофоны хөл мөлтөө ингээ өөрлөгөө татаад яачих болохоор заавал барьж сууж мох шаардлагагүй. Ер нь бол айгүй хэдүүлээ уусаа дараачих бичлэгээр тун удахгүй уулзна. Хайртай шүү. За. Цагаан мөрөө. Гой зүг зүдлэр. Бай бай.